олон элдвийн этгээдүүд ядарсан иргэдийн зовлонгоор өөрсөндөө нэр нүр олох гэж улаардаг жигшүүртэй үйлдэлүүд газар авлаа. Шуудаа нүрс, шанаг гурил, хуучин хувцас хужаа бараа өгчгöd түүнийг бөөн сүр болгон зарлаж би ийм буянтай хон гэсэн мессеж олон нийтэд өгөх гэж оролдох ичгүүр сонжургүй явдал бүр нутагслаа. Энэ бол үнэхээр ийм муухай бохир заваан технологи. Ямар нэг адгийн шар шавхаа шиг болсон нэр нүрээ аврах гэж ядарсныг нэг золиос болгон ард түмний өмнө шившгэлж байгаа хэрэг юм. Хөөхий ядарсан жилээ тэр хүнд өөрийн гэсэн нэр төр алдаргавья бардамзан бахаргал омогшил бүгд л байгаа. Ядаж л үр хүүхдийг нь анги хамт олон харж байгаа шүү дээ. Чи тусламжийн хувьд өмсдөг өлсгөлөн муугуйлах чинь гэж адлуулахад ямар ойлог байх вэ? Товчхондоо тэр адгийн этгээд хүний зовлонг жаргал болгон өөртөө нэр хүнд олж авч байгаа хамгийн жигшүүртэй хогийн шар шавхуу юм. Хэл мэдээллийн салбартаж ийм аргаар нэр нүр олж авдаг бас нэг этгээд байна. Тэр бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн цэвлийг 650 сая төгрөгөөр худалдаж авсан Мант 2. Гэхдээ энэ Мант 2 бол нөгөө ядарсан иргэдийн зовлонгоор дайжгандаг этгээдүүдээс бүр долоондор бүр найз нарынхаа нэр нүрийг ширлэж өөртөө оноо цоглуулдаг хүн. Жишээ дурдъя. Олноо будчаа хэмээн алдарсан буд жаргал бол мань Мант 2-ийн найз. Гэтэл мань нэр мөн л найзынхаа нүрийг ширлэж 3 өрөө байр өгч гийгүүлсэн гэх мэтээгээ олон нийтийн сүлжээг дүүртэл цацсан байдаг. Найз юм бол найзаараа л байх ёстой. Найздаа тусалснаа хэн ч хизээч зарлдаггүй юм. Тусалж байгаагаа олон нийтэд зарлж байгаа юм бол ямар юмныхан тус, ямар элэнцгийнхэн найз байдаг вүлээ. Тэгэхээр энэ бол ичгүүр сонжургүйгээр найзынхаа нүрийг зарж идэж байгаа явдал мөн. Хаа байсан Америк руу байнга л нисэж байдаг буд жаргал бол одоо Мант 2-аас байр ухта тулж гиндэ. 99.1-т дугаар барьдаг будчаа одоо орон байргүй айлын зай толгой хоригддог гэвэл та идэггүй. Энэ үхнээрээ бодоод үзэхэд будчаагийн гэрт нэг танил нэрлээ гэж бодъё. Тэр хүн орж ирүүтээ энэ ч нөгөө Мантхын өгсөн байр өөх юм хоржоон та нарахгүй асуунаа да. Тийм асуулт сонсох ямар ойлог байх вэ гэж бодоод нэг үзээрэй. Нарийнда тэр 3 өрөө байраа яг өгсөн үү үгүй юу гэвэл бас л нэг асуудал босч ирнэ. Байр биш цаас гардуусныг бол бид нар харсан. Үнэхээр байр өгсөн юм бол байранд нь оруулж гад түлхүүрийг нь гардуулмаар да. Найз найзлаг нь найзынхаа гачигдлаар PR хийж ивэл ямар юмных нь найз байдаг юм. Одоо тэр уулын спортын гавьяад өсөх хоёрыг ихтэл баг байнга шахуу олны өмнө чирч гаргаж байгаад л мөнгө төгрөг гардуулж нүрийг нь улулзуулж байгаа харагддаг. Найз нарын хооронд байдаг тус дэмэ чив чимээг өгч авалцах тэр сайхан сэтгэл тэр Мант 2-т байхгүй юм байна. Тэгэхээр энэ бол найзынхаа нүрийг шарж идсэн өчүүхэн бандийн сонгодог жишээ болж таарна. Хамгийн сүүлд ихтэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн цэврийн ерөнхийлөгч Мант 2 сэтгүүлч уянга жаргал сайхан нарт хувьяасаа хандив өргөлөө гэж яриад л сонин сэтгүүл сайт байжээрээ битүү нүдэв. Ерөөсөө энэ бол баг чулуугаар том чулууд оргиох гэж боддог юм үзээгүй хүний төрөлхийн ойргон сагсуу зан. Тус болсон шүү хэмээн зарлаж байгаа нь бол тус биш. Тэр бол бусдын зовлонг үн түргэн зарж өөртөө оноо авах гэсэн арчаагүй бандийн арин шиг. Ямар бэнти юм бэ?